Онцгой хөдөлгөөний байгууллагаас 14 хоногт танд хүргэдэг онцгой хөдөлгөөний цаг нэвтрүүлэг ээлж дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа онцгой хөдөлгөөний байгууллагаас хэрэгжүүлдэг гамшигаас хамгаалах болон галт төмрийн улсын хяналтын талаарх мэдээллийг хүргэж байна. Гамшигаас хамгаалах тухай хууль зааснаар гамшигаас хамгаалах тухай хуулийн 22-ийн 1-т бол гамшигаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр үйлдвэрлэлийн замаар засаг цагаараа нутаг дэвсгэрийн нэгж төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуулийн этгээд ин өмчийн хэлбэрийг үл харгалзан зохион байгуулна хэмээн тусгасан байдаг. За энэхүү гамшигаас хамгаалах тухай хуулийн үндслээд засгийн газрын 2016 оны 48 дугаар тогтоолоор галт төмрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх дөрмийг баталсан байдаг. За ингээд гамшигаас хамгаалах тухай хууль болон галт төмрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх дөрм болоод бусад хууль тогтоомжийн хүрээнд онцгой хөдөлгөөний байгууллагаас галт төмрийн улсын хяналтыг бол хэрэгжүүлэн ажилтдаг онцлогтой юм а. Онцгой хөдөлгөөний байгууллагаас нийт одоо 8 хяналт шалгалтыг бол зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа. За энэхүү төлөвлөгөөд хяналт шалгалтын нь бол галт төмрийн улсын хяналтын чиглэлийнх гэдгийг өмнө нь танилцуулж байна. За энэ хүрээнд төлөвлөгөөд нийт 6 шалгалт, төлөвлөгөөд бус 1 шалгалт, за урьдчилан сэргийлэх 1 хяналт шалгалт буюу нийт 8 хяналт шалгалтыг бол онцгой хөдөлгөөний байгууллага 2026 онд бол одоо хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийт одоо төлөвлөгөөд хяналт шалгалт нь гэх юм бол төрийн захиргааны зорилттой барилга байгууламж, орон сууцны барилга байгууламж, эрчим хүчний барилга байгууламж, за аршаа сувлал амралтын газрын барилга байгууламж, газрын төсний бүтээгдэхүүний агуулгах шатгууны одоо барилга байгууламж, за ил далд уурхай, ашигт малтмал, боловсруулах үйлдвэрийн барилга байгууламж, за төлөвлөгөөд бус хяналт шалгалт нь бол төрийн өмчийн оролцоотой худалдаа олон нийтийн барилга байгууламж, за урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын дээр нь авто засвар үйлчилгээний газрын барилга байгууламж гэсэн нийт одоо 8 хяналт шалгалтыг хэрэгжүүлэхээр бол ажиллаж байна. За он гарсаар одоо эхний 3 сарын байдлаар буюу одоо 3 дугаар сарын хугацаанд гэх юм бол төрийн захиргааны зорилттой барилга байгууламжид төлөвлөгөөд хяналт шалгалтыг 2 удаа, төлөвлөгөөд бус хяналт шалгалтыг 1 удаа, урьдчилан сэргийлэх шалгалтыг бол 1 буюу нийт 4 хяналт шалгалтыг бол хэрэгжүүлэн ажилласан байна. За эдгээр одоо хяналт шалгалтуудад 2398 одоо иргэн хуулийн этгээд хамрагдаж 3361 зөрчил бол илэрсэн. За үүний одоо газар дээр нь 10.6%-ийг нь бол арилгуулад бусад одоо зөрчлийг арилгуулахаар эрх зүйн бичиг баримтыг холбогдох байгууллагууд нь хөргүүлэн ажиллаж байгаа юм а. Өргөжлөлөн галт төмрийн улсын хяналтын талаарх мэдээллийг галт төмөртэй тэмцэх газрын галт төмрийн улсын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн хувьшууч Сэнд очроос та бүхэндээ тодруулан хүргэж байна. Галын улсын хяналт гэж юу хэлэх вэ? Төмрийн улсын хяналт бол одоо онцгой хөдөлгөөний байгууллагын нэг чиг үүргийн нэг нь. За галт төмрийн улсын хяналтын зорилго бол галт төмрийн аюулаас хүний амнаас эрүүл мэнд хүрээлэн буй орчин иргэн аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг галт төмрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагддаг ажил гэж ойлгож байна. За мөн одоо галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан хууль тогтоомж нормативын хэрэгжилтийг хангуулдаг хяналт шалгалтын үйл ажиллагааг бол галт төмрийн улсын хяналт гэж ойлгож байна. Аймаг, сум, нийслэлийн хотын хэмжээнд бол галт төмрийн улсын хяналтын байцаагч нар байна. Галт төмрийн улсын хяналтын ерөнхий байцаагчийн баталсан удирдамж хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтыг бол тухайн үрдэн зохион байгуулаад дүн мэдээ нэгтгэхдээ за санал төгөлтүүд нь холбогдох төрийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагын дарга удирдлагууд бол танилцуулгаар юм уу албан шаардлага мэдээлэлээр бол хөрвүүлж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо галт төмрийн улсын хяналтыг хэрэгжүүлэхэд өмнө нь бол одоо хяналтын шалгалт дараа нь гүйцэтгэлийн төлөвлөгөө шалгалт гэсэн юм 2 төрлөөр явагддаг штеп. Энэ ер нь одоо ямар одоо шаардлагаар ийм төрлөөр зохион байгуулагддгийг төрөл бүрийнх нь онцлог нь бас юу вэ? Галт төмрийн улсын хяналт нь төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулагддаг. За төлөвлөгөөд хяналт шалгалт бол Монгол Улсын засгийн газрын төлөвлөгөөд хяналт шалгалт батлуулах төлөвлөгөө хөтөлбөр тогтоолын дагуу тухайн жилийнхаа төлөвлөгөөд хяналт шалгалтыг өмнөх оны 12 сард хуваар төлөвлөгөө өгөөд өмнөх ондоо батлагдаад ингээд явдаг. Төлөвлөгөөд хяналт шалгалт бол төлөвлөгөөд бус хяналт шалгалт бол галт төмөр гарсан үед шууд мөн одоо иргэн аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл хомдол хүсэлтийн дагуу төлөвлөгөөд бус хяналт шалгалтыг бол зохион байгуулж байгаа. За урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг бол галт төмөр аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор одоо улирлын чанартай одоо өвлийн нөгөө галгааны улирлэхлээс өмнө юм уу хаврын хуураштай улирлэхлэх үед бол урьдчилан сэргийлэх хяналт шалгалтууд нь зохион байгуулагддаг. Энэ 3 хяналт холбогдох хяналт шалгалт бол ийм онцлогтой. Гүйцэтгэлийн хяналт шалгалт гэдэг маань өөрөө тухайн эрх үхээ албан тушаалан галт төмрийн улсын хяналтын байцаагч өгсөн албан шаардлага мэдээллийнхаа биелэлтийг хангуулахаар хийж байгаа хяналт шалгалт бол гүйцэтгэлийн хяналт шалгалт гэж ойлгож байна.
Онцгойлолын байгууллагаас жилд дунджаар нэг 6 ба түүнээс дээш хяналт шалгалтыг бол зохион байгуулад ингээд ажилладаг. Тухайн жилд одоо ямар аж ахуйн нэгжид байгууллагад зохион байгуулах вэ гэдэг юм төлөвлөгөө бас гардаг тий. Тэгэхээр ер нь ингээд ажиллаад хахад нийтдээ энэ хяналт шалгалтын үр дүнд одоо ямар шалтгаанууд дийлэн хувийг эзэлж байна вэ? Жил болгоно 6-аас 7 муу 8 хяналт шалгалтуудад төлөвлөгдөж байгаа. Энэ одоо яг юун дээр үнэлтийн гэхээр галын барилга байгууламжаа бид нар галын аюулын зэрэглэлээр нь ангилдаг. За энийг шадар сайдын тушаалаар батлуулсан байдаг. Галын онц соёлтой объект, галын 1-р зэрэглэл, 2-р зэрэглэл, 3-р зэрэглэл. За нөгөө барилга байгууламжид үйл ажиллагааныхаа онцлог, хүн амын нягтршил, тэгээ барилга байгууламжийн хийд бүтээсээс хамааруулаад нэг 3 ангилчаад байгаа. За тэгээд төө галын онц соёлтой объектуудад бол 2 жилд 1 удаа, галын 1-2-р зэрэг объектуудад 3 жилд 1 удаа гэсэн ийм циклээр ингээд хяналт шалгалтуудаа бол зохион байгуулалт ажиллаж байгаа. Төлөвлөгөөт хяналт шалгалтад бол нийтлэг илэрдэг зөрчил дутагдуулна иргэн аж ахуйн нэгж байгууллагууд маань одоо өөрийн одоо галын аюулгүй байдал болон хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг даалгаврынхаа биелэлт тун хангалтгүй байдаг. Зөрчил дутагдууд бол илэрдэг. За тухайн аж ахуйн нэгж байгууллага маань одоо галын аюулгүй байдлыг хангах үүрэг албан тушаалтанд томилох ч юм уу тухайн албан тушаалтан байна өөрөө тухайн байгууллагын барилга байгууламжийг гал унтраа хангах шатны багаж хэрэгсэл гал унтраа автомат хөрөмж ажилтан албан агчдыг сургаж даатгахжуулах энэ үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтанд томилох үүргээ биелүүлээгүй байх жишээ нь. За энэ албан тушаалт нөгөө ажлын байрны тодорхойлолтоор тусгай албан тушаалтныг хавсран хийдэг учраас нөгөө хяналт маань сул явагддаг. Энээс холбогдуулан тухайн барилга байгууламж тоног төхөөрөмж гал төмөр эрсдэл гарах эрсдэл бас бүрддэг. Гал төмөр улсын хяналтыг бол бид галын аюулгүй байдлын тухай хууль, галын аюулгүй байдлын үндсэн дүрм, за гал төрийн хяналт шалгалтын тухай хууль, төрийн хяналт шалгалтын нийтлэг журмыг үндэслээд галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр батлагдсан галын аюулгүй байдлын нормативын хэрэгжилтүүдийг л хангуулан ажиллаж байгаа. За иргэд маань ер нь бол онцгойлолын байгууллагаас гаргаж байгаа гал төмрийн аюулын сурталчилсан сэргийлэх чиглэлээр өгж байгаа заавар зөвлөмжийг дагаж мөрдөг. Хоёрдугаарт галын аюулгүй байдлын тухай хуулиараа иргэн маань ахын хүрээний галын аюулгүй байдлыг өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй байдаг. Тэгээд онцгойлолын байгууллагаас гаргаж байгаа норматив дүрм журмыг бол бүрдэх үүрэгтэй байдаг. За мөн одоо гал төмөр гарч болчихгүй зөрчил дутагдлыг мэргэжлийн байгууллагын онцгойлолын байгууллагт мэдээлснээрээ өөрөө гал төмөр гарах эрсдлийг бас бууруулах юм бол үүрэгтэй байдаг учраас иргэд маань тухайн үүргээ ухамсарлаад онцгойлолын байгууллагаас гаргаж байгаа заавар зөвлөмж эрхлэх албан тушаалт буюу гал төмөр улсын хяналтын байцаагчаас өгж байгаа мэдээлэл албан шаардлага мэдээллийг хэрэгжилтийг хангуулснараа тухайн иргэн өөрийнхөө өмч хөрөнгийн гал төмөр хуулиас үржилсэн сэргийлэхээс гадна хажуу хашаандах өрхтэй бусдын иргэн аж ахуйн нэгж байгууллага өмч хөрөнгөд бас давхар одоо гал төмөр хуулиас үржилсэн сэргийлэх чухал ач холбогдолтой гэж ойлгож байна. Аж ахуйн нэгж яваад нь. За аж ахуйн нэгж байгууллагын хувьд бол бас мөн үйл явдлаас үүрэг байгаа. Аж ахуйн нэгж байгууллага маань түр би хэлсэн галын аюулаас үржилсэн сэргийлэх чиглэлээр хариуцсан ажил албан тушаалтан заавал томилсон байна. Энэ албан тушаалтан маань тухайн барилга байгууламжийг барихтаа анх барихтаа зураг цэцлийн дагуу баригдсан байгаа шүү дээ. Зураг цэцлийн дагуу хийгдсэн гал унтрах автомат тоног төхөөрөмж, агаар сэлгэлтийн систем, гал унтрах хангалтны баг цэцлийн ашиглалтын бэлэн байдал гэдэг маш чухал байдаг. Энийг хангаад засвар үйлчлэгийг нэгээ хяналтын карт хөтлөөд ингээд явах нь өөрөө гал төмрийн эрсдлийг бууруулж байгаа. За хоёрдугаар тухайн барилга байгууламж баригдаад ашиглалтын явцдаа технологийн горим нь өөрчлөгдөд, өрөө цэцлэгааны өөрчлөгддөг, хийд бүтээцийн өөрчлөлтөд өргөдөгдөг. Ингэхдээ галын аюулгүй байдлын магадлалын зураг төслийг бол заавал баримтлах хэрэгтэй. Галын аюулгүй байдлын магадлалын зураг төсөл гэдэг нь тухайн барилгын дискет зураг, ажлын зургийг онцгойлолын ерөнхий газар буюу нийслэлийн онцгойлолын газар, төв орнотын онцгойлолын газруудаараа хянуулаад онцгойлолын байгууллагын эрхүй албан тушаалтангууд байна. Тухайн зөрчил дутагдлын нормативтэй нийцүүлээд зөрчил хуулийг арилгуулад ингээд магадлалын дүгнэлт гаргадаг. За гамшигаас хамгаалах тухай хуулийн 12-ийн 1-т бол гамшигаас хамгаалах хууль тогтоомжид үндэслээд одоо гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагч бол хяналт тавьж ажилладаг ийм онцлогтой. За энэ бол гамшигаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд бол заагдсан хуулийн заалтайгаа юм. Засгийн газрын 2018 оны 40-р тогтоолоор гамшигаас хамгаалах улсын хяналтын дүрмийг бол баталсан байдаг. Өмнөх хэсэгт бид гал төмрийн улсын хяналтыг хэрэгжүүлдэг талаарх мэдээллийг хүргэсэн бол өргөжлүүлэн гамшигаас хамгаалах улсын хяналтын талаарх мэдээллийг хүргэхээр ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн дэд хурандаа барсгүйг студидд урьж оролцуулаад байна. Ер нь одоо энэ гамшигаас хамгаалах улсын хяналт гэж юуг ойлговол зүгээр вэ? Гамшигын аюулаас ард иргэдийн амнаас эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн борчныг хамгаалахад манай энэ гамшигаас хамгаалах улсын хяналт гэдэг маань
ерөөдөө гол зорилго чиглэл нь бол эндээ байдаг. Тэгэхээр одоо онцгой байдлын байгууллагаас жил бүр гамшигаас хамгаалах улсын хяналтыг бол хэрэгжүүлж ажилладаг. Онцлог нь юу байна? Ямар арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна? За яг жил бүр бид нэр засгийн газрын тогтоолоор бид нэр тухайн жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөө хоёрыг батлуулдаг. За батлуулсны үндсэн дээр манай онцгой байдлын ерхий газрын дарга буюу гамшигаас хамгаалах улсын хяналтын ерхий байцаагч маань за гал гамшигын чиглэлээр нь бидний хоёр удирдамжийг баталж өгдөг. Тэрний үндсэн дээр улсын хэмжээнд за гамшигаас хамгаалах улсын хяналт, мөн галын улсын хяналт ингээд хэрэгжиж явдаг. За энэ жилийн хувьд бол манай гамшигаас хамгаалах улсын хяналтын 5 чиглэлд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нэг чиглэлд гамшигаас урдсан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн онцгой байдлын ерхий газрын дарга буюу ерхий байцаагчаар баталцсан ажиллаж байгаа. Он гарсаар эхний 3 сарын байдлаар ямар төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг та бүхэн бас зохион байгуулсан байгаа вэ? 1-р сарын 5-наас эхний шалгалт эхэлсэн. За тэр нь үзэр үйлчлэгээ худалдаа олон нийтийн барилга байгууламжид гамшигаас хамгаалах төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулахаар ажилласан. Түүний хэрэгжилт маань ч гэсэн бас үр дүн өндөр одоо гарсан байна. Хоёрт нь гэвэл тэсэр дэлгэрэх бодис за химийн аюултай үйлдвэр агуулгын хяналт шалгалтууд одоо явж байна. Нэгсэнд он гарснаар өнөөдрийн хугацаанд ч тийм энэ хоёр шалгалт маань одоо төлөвлөгөөт тусаараа явагдаад дууссан байна. Ер нь бол одоо хяналт шалгалтуудаар нийтлэг илэрдэг зөрчил дутагдал бас юу байна? Ямар мэрэгжил арга зүйн одоо зөвлөгөө мэдээллийг бас хүргэж ажиллаж байна. Ерөнхийдөө манай хуульд заасны дагуу, дүрмд заасны дагуу иргэдийн мэдлэг мэдээлэл за хүн хуулийн этгээдийн мэдлэг мэдээлэл маань жоохон хангалтгүй байгаа. Тэрнээсээ болж одоо юу гэдэг үйл ажиллагаа явуулахдаа ч гэдэг юм те одоо барилга байгууламж ашиглахдаа барихтаа энэ гамшигаас хамгаалах тухай хууль ямар үдээ яадгийг иргэний эрх үүрэг нь юу юм аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг юу юм тэрийгэ мэдэж судлаагүй тэрний үүднээс яг биднэрт бол яг ерөөд бол хяналт шалгалтаар бидний хугацаатай үүрэг даалгавар өгөөд зөрчлийг тодорхой хугацаанд бол арилуулахаар эрх зүйн баримтч өгдөг. Хамгийн сүүлийн жишээ байна л да тий. Он гарсаар хөвсгөл нуур одоо дээгүүр автомашин зорчиж болохгүй гэдээ хоригдсан. Гэвч одоо хоригдсан маршрутаар явж байгаа мөсөн цөмөрсөн 3 тохиолдол бүртгэгдээд та бүхэн бас хариуцлага арга хэмжээг тооцсон байсан шүү дээ. Энэ мэт ямар одоо кейсүүд ч юм уу арга хэмжээнүүд илүү зөрчлийн одоо хуулиар торгон шийтгэлийг ногдуулж байна. За бид нар зөрчин шалган шийдвэрлэх тухай хуулийн 1-8 буюу одоо харьяаллын дагуу бид нар зөрчлийн тухай хуулийн 5-13 гэдэг ингээд энэ мэтчлэг явж байгаа. За тэрэн дээр зөвхөн одоо юу гэдэг мөсөн дээр явах биш тийм үү. Ахаад зуны цагт улирлын шинжтэй асуудал байгаа шүү дээ. Зуны цагт яг нөө гол нуурын эргээр одоо юу гэдэг харгалзах хөнгөөр хүн зорчуулах. За өвлийн цагт яг нөө мөсч байгаагаа дэрнэ. За ингээд яг улирлын шинжтэйгээр бид нэр тухайд нь чиглэсэн ажил арга хэмжээнийг төлөвлөж ажилладаг. За тэрнтэйгээ ч гэсэн бид нэр бас хяналт шалгалтуудаас уялддаг байж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд хүн хуулийн этгээд буюу одоо иргэн аж ахуйн нэгж байгууллагууд бид нэр сэрэмжлүүлгүүдийг өгдөг, санамжийг өгдөг, хоригдсан аймаг засаг дарга, нийслэлийн засаг даргын шийдвэрүүд гардаг. Энийг зарим иргэд хүн хуулийн этгээдүүд мэдсэрэж ингээд албаар зөрчтэй юм уу эсвэл заавал өөрсдөө эрсдэлд оруулж амь насаа эрсдэлд оруулж тэгээ эрүүл мэндийн эрсдэлд оруулж дээр нь ахаад өөрийнхөө эд хөрөнгийг эрсдэлд оруулан байж ингээ хоригдсаар байтал мэржлийн байгууллагаар сануулсаар байтал ийм ажил арга хэмжээнүүдийг зөрчөөд идэг. Гамшигаас хамгаалах хуулийн 37-гийн 20-1-т бол гамшигаас хамгаалах тухай хууль эрхлэх байгууллага албан тушаалаас гарсан шийдвэрийг бол заавал биелүүлэх үүрэгтэй. За мөн одоо 37-гийн 20-3-т өдөр тутмын үйл ажиллагаанд аюулгүй байдлыг хангах. За 37-гийн 20-7-т эрхлэх байгууллага албан тушаалны гаргасан шийдвэрийг зөрчсөн гамшигаас хамгаалах болон гал төмрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй улмаас хор хөршийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсөний улмаас гарсан зардлыг бол нөхөн төлүүлнэ гэж бол ингэж гамшигаас хамгаалах тухай хуулийн 37-гийн 2-1-ээс 2-7-д бол ингэ заасан байдаг. За энэ хүү гамшигаас хамгаалах тухай хуулийг зөрчлийн болоод иргэний одоо хуулиар бол хариуцлага юм хүлээлгдэг хуулийн заалтыг бас энд та бүхэндээ өргөжлүүлэн танилцуулж байна. За зөрчлийн тухай хуулийн 5-13-ийн 4-т бол гамшигаас хамгаалах талаар
хуулиар хуулиас үүргээ биелүүлээгүй бол хүнийг 101 штэ тэнцэх хэмжээний төгрөгөөр за хуулийн этгээдэг бол 1001 штэ тэнцэх хэмжээний төгрөгөөр бол торохоор заасан байна. За 15-ын 2 дугаар зүйлт болоор төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх за үйл ажиллагаанд нь саад учруулсан. За мөн 2-ын 1 болохоор төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх гэсэн үндслээр торгуулийн арга хэмжээг бол авч хэрэгжүүлдэг ийм одоо хуулийн заалттай юм а. Гамшигаас хамгаалах болон галт төмөрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гол зорилго нь бол иргэн аж ахуй нэгж байгууллага та бүхний эд хөрөнгө өмчийг одоо хамгаалах ийм зорилготой мөн үүсэж болцсогүй эрсдлээс таныг хамгаалж авардгаа гэдгийг иргэн бүр аж ахуй нэгж байгууллага бүр ухамсарлаж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж одоо ямар нэгэн зөрчил дуртагдал байгаа бол түүнийгээ тухай бүрт нь арилгах арга хэмжээг хэрэгжүүлдэг байх нь одоо ирээдүйд учирч болцсогүй эрсдлээс таны эд хөрөнгө амнаас эрүүл мэнд болоод хайртай дотны бүх хүмүүсийн чинь хамгаална гэдгийг энд дахин онцлон танилцуулж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэг энэ төрөйд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.